хүрэлцэн ирсэн бас нийслэл бүрийнхээ хөгжлийн төлөө зүтгэж байгаа эмэгтэйчүүд, өсгөөчүүд та бүхэнд энэ өглөөний мэндийг хүргье. За би бас энэ яриагаа цааш үргэлжлүүлээс өмнө зүгээр төвчгөө түүх стопсын үгтэй гэж бодож Монгол эмэгтэйчүүд, өсгөөчүүд хязгаарээс бас төр засгийн бодлогыг тодорхойлоод оролцож зөвхөн одоо ирчүүд харчуудынхаа ардгалыг хамгаалж зогсохгүй бас төрийн бодлогыг тодорхойлж төрийг үдирдэж байсан юм бас сайн түүх. Жишээ нь тэртээ дэлхийн техник бас эзэлж явсан 13 дугаар зуунд Чингис хааны урдхүү өгөөд хааны их хатан дөрвөн хатан Монгол төрийг их Монгол төрийг 5 жил өдөрцөн түүний дараа түүний хүү Уяг хааны хатан бас Монгол төрийн үйл хэргийг 2 жил өдөрцөн зохион байгуулсан юм агуу байдаг. Түүнээс харахад бол бас манай монголчууд, монгол эмэгтэйчүүд хатан ухаанаараа бас сэтгэлийн хатаараа зөвхөн улс орныхоо одоо эрхчлөлөө тусгаар тогтнол дэвлэлээр хэмжиж болсон эрхчлүүдийнхээ арга нэрийг арга талыг хамгаалаж зогсохгүй бас төрийн бодлогыг тодорхойлдог, төрийн бодлогыг тодорхойлож зогсохгүй бас удирддаг ийм даргууд өгөхтэй өсгөөжүүдээ өнөөдөр бас дэлхийд дахин албан цугаараа томголсон монгол эмэгтэйчүүд Монгол хатдын хөгжил болсон та бүхэн маань энд үргэлжлэн ирж энэ манлайлалын тухай сургалтын одоо бас сууж санхүүглээс солилцож хөтийн ажиллагааг хөгжүүлэх тэр хэмжээгээр бас улс орныхоо төрийн бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх нийслэл дүүргээ хөгжүүлэх юм бас зүтгэж байгаа та бүхэндээ бас талархлаа илэрхийлье. Тэр нь бол бас ээжүүд эхчүүд гэдэг бол асар жохол үүрэгтэй хүмүүс. Бүр үүрэгтэй өсгөж хүмүүжүүлэх, нэр нөхрөө халамжилж хайрлах, эцэг ихээ бас асрыг хамгаалах гэдэг асар их одоо ажлын хажуугаар иргэдэд төлөөлөө орон нутгаа хөгжүүлэх, иргэдийнхээ дуу хоолой болох, энэ нийгмийг болохгүй засахын төлөө бас зүтгэж яваа та бүхэндээ талархлаа илэрхийлье. Бас та бүхэн бахарх чинь. Яагаад гэвэл бас ирчүүд бид нар чинь нэг л их том улс төрийн бодлого яриад ингээд түүгээр идэв мөртлөө яг цагаар болох юм бол энэ зовлон жаргал автаа оноо ээлжиж яадаг энэ хорвоод амжилт хүртэл ажил хөдөлмөр өрнөжээд энэ нийгэмд бол эмэгтэйчүүд ихнэр ээжүүд байхгүй одоо тэгээд цайгаа санаа цайгаа алдаа тэгээд гадаа гарахаараа нөгөө гандж унтаад гэрт орохоор галтмаа доогоор айж түгжил гаргаж гол гадаа үзүүлсэн ингэж явдаг болж явдаг үрдүүд. Яг алхах бол хамгийн одоо бас ачааг үүрч өгчээдэг. Бидний байхгүй газарт бол байнга үйлдэж байдаг, бас амьдралыг өрнүүлж байдаг, өнгө чимэг болж байдаг юм хүмүүс. Миний хувьд бол бас 8 хүүхэдтэй, бандтай, 1 охинтой, 9 хүүхэдтэй айлын 8 дахь банд нэг ихчтэй, ээж маань өнөөдөр бас 80 гаруй настай сайхан боордлыг хөдөлмөрч надад ухаанах байгуулагдаж байглаа гэж маань ирж ажиллаж хөдөлмөрч дундуур нэгнийг одоо өсгөж хүмүүжүүлэх гээд амаргүй бас цаг үед зүтгэж явсан юм одоо ухааж байдаг. Хөдөлмөрч бүтээж бас сэтгэлийн хаттай ухааны уртай ийм эмэгтэйчүүд өсгөөжүүдээр бас талархаж бахархаж явдаг гэдгийг илэрхийлье. Та бүхэн манайс энэ өнөөдрийн амжилттай өрнөж цаашдаа бас нийслэлийн хэмжээ зохион байгуулах ажлуудад бол та бүхэн бас оролцоо чухал учраас үйлдвэрлэл гарнаа гэдэг хэлцээ. Өнөөдөр улсын хэмжээнд 2100 гаруй эмэгтэй төлөөлөгч өөрөөр хэлэх юм бол 16 оны сонгуулиар сонгогдсон ийм одоо өсвөрчүүд эмэгтэйчүүд орон нутгийн хөгжүүлэх үйл хэрэгтэй зүтгэж байна. Түүний 10 гаруй одоо манай нийслэлийн гэдэг бол 11 төлөөлөгч эмэгтэй. За дүүргүүдэд бол 82 эмэгтэй төлөөлөгч байна. За ажлын хамт энэ бүх одоо
Өсгөржүүд маань бас бидний ажил өдөр тутмын энэ асуудлыг шийдвэрлэхэд бол бас ихээр хэмжээнд тусгуулж арын ажлыг амжуулж байгаа юм хүмүүсээ энэ сайхан одоо ач холбогдолтой сургалт зөвлөгөөний зохион байгуулж байгаа Швейцарын хөгжлийн улсын хурлын хамгийн газар за тэгээд Монголын төрийн ус байгууллага тэгээд энэ нүүгийн хөгжлийн хөтөлбөрийн хамт олондоо нийт Монголын өсгөөжүүдийнхээ өмнөөс бас чиглэлийг талархлаа. Нийслэлийн эрүүл аюулгүй орчин байдлын холбоотой нийгмийн асуудал, байгаль орчин нийгмийн боловсрол, мөнхөд орчуудын хүмүүжил төлөвшөлгээд бүх одоо асуудлаар манай өсгөөжүүд бас манлайлж оролцож байгаа, ажиллаж байгаа, нийслэлийг өдөртөж байгаа, түүнийг өдөртөж байгаа. За тэгээд цаашлах юм бол бас төрийн зүгээс авч хэрэгжүүлж байгаа олон хэмжээнүүдэд идэвхтэй оролцож байгаа, манлайлж байгаа ийм одоо ажлууд байгаа. Тэгээд бид бол бас мэдээж өнөөдөр ахуйн асуудал чухал байгаа, эдийн засгийн асуудал хэдийгээр чухал байгаа ч гэсэн хүүхэд багцуудын хүмүүжил төлөвшөл бас одоо хүүхдүүгээрээ бахархах, зөв хүмүүжиж төлөвшөж энэ нийгмийн үнцийг болсон ирээдүйн боловсролтой эрүүл чадварлаг зөвхөн одоо өрөндөө төлөвлөгөө энэ ус нутагтаа олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн Монгол иргэн, Монгол боловсон хүчин, эрдэм шинжилгээ ухаан, өндөр технологи, цаашлахын боловсролын байдлаа боломж, биотехнологи бүх салбарт бол бас ийм манлайлах боломж дүүрэн ийм хүний нөөцийн элэг чадвартай улс орныг бий болгох их үйл явдал бидний хамгийн чухал асуудал болж байна. Өндөр байдлаар барих өргөн зам талбайтай болох нэгдийг өнөө маргааш бас чухал асуудал ч гэсэн нийгмийн бас үйл зүйл болсон хүний хөгжлийн асуудлыг нэгдүгээр тавьж болсон хүчнээ бэлтгэж байж шат шатнаа ажил үйл гүйцэтгэж байгаа хүний нөөцөө бас сургаж дадлгажуулж мэдлэг чадварыг улам хөгжүүлж гүйцэтгэх чадварыг бас дээшлүүлж энэ улсын одоо нэг мөнгөснаа гэж бодож байгаа. Нийслэлийн зүгээс бол бас энэ чиглэлээр тодорхой хэмжээнд авч хэрэгжүүлж байгаа нийгмийн бодлогын хорооноос Монгол хүмүүжлийн аянгыг бас өргөж байгаа. Өөрчлөлт 2021 гэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлж байгаа. Тэгээд тэр хэмжээгээр энд бол одоо оролцоо бий болгож үр дүнг гаргах хүмүүс бас зулсан байна гэж бодож байгаа. Тэгээд дааврыг ажил амжилт хүсье. Энд хамгийн сайн хүмүүст бас өрөө тэгээд бидний зүгээс энэ үйл ажиллагааг бол бас анги дэмжиж улам цааш хөгжүүлж өнөөдрийн оролцож байгаа хүмүүсийн тоог маргааш бас хэвлэлээр нэмж хүн болгонд, хөрх болгонд, ороо болгонд, үр болгонд бас энэ эмэгтэйчүүд, өсгөөчүүдийн оролцоог улам өргөн зарвартай бий болгох дэмжих тал дээр нь бол бас байнга хамтарч ажиллаж ирсэн. Цаашдаа ч гэсэн энэ одоо байр сууриа баримталж, зарчмаа баримталж та бүхнийхээ үйлчлэгийг дэмжиж байна. Бас та бүхэн хэлцэхгүй гэж бодож шүү. Бүгд ингэ хааж өгсөн.